За За. дараа нь ингээд бид нэр цэвэрлэгээ явсны дараа одоо глутачин витамин С-ийн серум орж ирж байгаа. За яг нөгөө арс ачхан дээр орж ирээд дөрөв гасаа дараа хамгийн түрүүнд шүршиж хэрэглэх зүйл одоо энэ витамин С-ийн серум баггүй юу. Тэгэхээр энэ дээр нэг анхаарах зүйл нь энэ өөрөө ингээд холилдсон. Энэ хоёр хэсэг байгаас дээрээс нь цас хэсэг байгаа. Доотлох цас хэсэг байгаа. Энийг заавал ингээд сэгсэрч аваад хэрэглэнэ. Тэгээд нөгөө мультисенсийг бид нэр шүршгээр ингээд нэг гоё өргөн зан ингээд марантад өргөн зан шүршигддэг шүү дээ. Тэр шүршээ сурцсан хүмүүс энийг ингээд шүршгээр тэг шүршнэ гэж бодож магадгүй. Тэг шүршихгүй шүү. Шууд ингээд нэг юм би өөрөө ингээд босол юм шиг болоод тэгээд энд ингээд янгутаад жоохон тараад. Тийм яг ингээд шүршчээ дөрөвсдөө шүршчээд ингээд гараараа заавал тарааж өгөхийг бодоорой. Тэгээ энэ шүршлэн дээр дахиад ингээд жоохон апдейт хийх гээд ажиллаж байгаа. Тэгээ дотор нь орсон тос уснаас шалтгаалаад ингээд шууд ийм манантад ус шиг шүршигдэж болохгүй байгаа.